Сайн байцгаана уу? Тулгын сувг тавтай морил. За өнөөдрийнхөө дугаараар Кэмпу татуулж исэн нэгэн хэргийн талаар ярих гэж байна. За энэхүү хэрэг нь болохоор 3 жилийн өмнө буюу 2022 оны 4 сарын 22-ны өдөр Кэмпу хотын цагдаа хэлсэн нэгэн дуудлага ирснээр илэрдэг. За тэрхүү дуудлага нь юу байсан бэ гэхээр нэгэн иргэнээс ирсэн дуудлага байгаа. За баахан ялаа шаваад исэн чинь очоод хараад үзсэн чинь нэг хүний гавлын арга яс байна. Та бүхэн яаралтай хурж ирээд шалгаад өгөөрэй гэсэн тийм дуудлага байсан байгаа. За дуудлагын дагуу хэргийн газар яваад очоод үзтэл нэгэн хүний гавлын арга яс хухаарч цайрсан. За бусад хэсэг нь жоохон ялдарсан байдалтай байсан байгаа. За тийм болохоор ч тэрөө баахан ялаа шавцсан, тиймэрхүү өмхийрсэн тийм байдалтай байсан байгаа. За хэргийн газар ямархуу газар байсан бэ гэхээр машин замаас ердөө 30 метрийн цаана тийм шорон донд булагдсан байдалтай нэгэн цогц олдсон байдаг. Цогц олдохдоо ямархуу байдалтай байсан бэ гэхээр хэдий шоронд булаатай байсан ч гэсэн гавлын хэсэг болон хөлний хэсэг дээшээ цухуусан байдалтай олдсон байдаг. За цагдаа нар бол энэхүү цогцыг өвөл болсон байх магадaltaй юм байна да гэж үздэг. За яагаад гэвэл өвөл мэдээж нөгөө хөрсчин хөлдөө болохоор за газар шороог ингэж ухахад хүндрэлтэй болсон болохоор хальт молт ухаад цогцыг хийсэн байх магадaltaй юм байна да. Болсон байх магадaltaй байна да гэж үздэг. Түүний дараагаар одоо удаан хугацаанд бороо шороо орон тэгээ цас ас ингээ ороод хөрс ингээд урсаад за тэгээд цогц дээшээ ингэж гарч ирсэн байх магадaltaй юм байна да гэж үздэг. Мөн цогц олцсон газраас нэгэн дэвсгэр даваалдаг ба за хохирчийг герт хөнөөгөө түүнийхээ дараагаар гуцанд ороож авчирч за тэгээд энэ шороонд ингээ булаад орхисон байх магадaltaй юм байна да гэдэг хүртэл таамаглал нэмэгддэг. За бараг л энэ цогцтой арга яс болтлоо ингээ хухаарч цайрсан. За тэгэл муудсан, ялдарсан байсан болохоор за энэ хохирогчийг хэн болохыг ингээд тогтооход маш бүрхэг болж ирсэн байна. Түүний дараагаар хамгийн азтай нь хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр энэхүү хохирогчийн ганцхан үлдсэн ялдарч муудаагүй тийм хэсэг байсан байна. За тэрхүү хэсэг нь юу вэ гэхээр баруун гарны эрхээ ураг ганцаархнаа тийм бүтэн үлдсэн байна. За энэхүү баруун гарны эрхээ урууны хээгээр хохирогчийг хэн болохыг тогтоож чаддаг. Ийхүү хохирогчийг хэн болохыг тогтооход Инчон хотод амьдардаг 20 гаруй насны оюуны тийм хөгжлийн бэрхшээлтэй залуу эрэгтэй хүн байсан байна. Түүнийг алга болсны талаар ойр дотныхан за гэр бүлийнхэн хинэн ч энэ цагдаагийн газарт мэдэгдээгүй байсан байна. За тийм болохоор хамгийн түрүүнд цагдаа мөрдөгч нар энэ хохирогчийн гэр бүлийнхнийг нь сэжиж эхэлдэг. Гэр бүлийнхнийг нь хамгийн түрүүнд сэжгэлсэн болохоор энэ гэр бүлийнхэнд нь мэдээлэлгүйгээр ойр хавийн за дотны хүмүүс болон хөршүүдийн мэдүүлгийг хамгийн түрүүнд авч эхэлсэн байгаа цагдаа нар. Хөршүүдийн мэдүүлгийг авч эхлэхэд за хөршүүдийн мэдүүлэг бол аюу хачирхалтай сонин хүн итгэмээргүй зүйл ярьсан байгаа. За хамгийн сүүлд хизээ энэ хохирогчийг ингээ харваа. Хамгийн сүүлд харсан удаа байна уу гэсэн чинь хөршүүд нь болохоор өчигдөрхөн гэртээ ирээд өдөр хоол идэж явсан гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байгаа. За энэхүү мэдүүлгүүдийг авсан цагдаа нар болон мөрдөгчийн багийнхаа энэ хохирогчийн гэрийн урд гэр бүлийнхнийг хүлээж эхэлдэг. Удалгүй хохирогчийн ээж гэх хүн одоо гэрийн зүг алхан хурж ирсэн байна. За тэгээд мэдээж мөрдөгчд ээжтэй нь уулзсан муу адил нөгөө асуултаа асуусан байна. За хамгийн сүүлд хүүгээ хизээ харсан бэ? Хүү чин хизээ тань дээр ирсэн бэ гэсэн асуулт асуухад ээж нь өчигдөр өдөр хурж ирээд гомонтой шүлэдэд явсан штэ гэх бүр хүн итгэмээргүй тийм мэдүүлэг өгсөн байна. За тэгээд мөрдөгчд ийхүү хүүгийг нь одоо нас барсан байдалтай олцсон гэж хэлэлгүйгээр хүү чи ингээд гэмт хэрэгт орооцсон байх магадaltaй байна шүү. Та бүх юмыг үнэн зөвөөр нь сайтар хилээд өгөрөө тэгжиж биднэрт тус болно шүү гэж хэлэхэд хохирогчийн ээж санаа алдангуудаа үннийг хэлэхэд манай хүү гэрээсээ яваад маш удаж байна. Өнгөрсөн оны буюу 2021 оны 9 сард гэрээсээ явсан гэсэн мэдүүлгийг өгж эхэлсэн байгаа. Хохирогчийн ээж яагаад энэ хөршүүдтэй болон ойр дотныхоо хүмүүст ингэж хүүгээ байгаа мэтэр ярьж явдаг байсан бэ гэхээр гэр бүлийнхээ асуудлыг ингээ гадаж гаргамааргүй хүүгээ одоо мэдээж ингээд өөр газар байгаа гэдгийг нэг мэддэгмээргүй байсан болохоор ингэж ярьж явсан юм шиг байгаа. Мөн хохирогчийн ээж хүүгээ хаана байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор цагдаад мэдэгдээгүй. Хүү маань таньдаг ахындаа байх хэвээр. За тэдний оол хонож үнждгөө. За тийм болохоор нэг юм бодоогүй. За гэхдээ энэ удаад бол ингээд хэдэн сар болсон болохоор би санаа зовсон да. За гэртээ одоо хурж ирээ. Яаралтай хурж ир гэсэн тийм мессеж хүртэл явуулсан. Тэгээд миний мессенжэд хариу өгөхгүй болохоор за сайн байгаа байлгүй дээ л гэсэн бодолтой явж исэн гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. За мөрдөгчд ийхүү хохирогчийн ээжэд хүүгийн нас барсан байдалтай олцсон гэх юм эмгэнэлтэй мэдээг дуулгахад ээж нь бүр цөрхөртөл уйлаад за тийм байх ёсгүй би итгэмээргүй байна тийм байх ёсгүй гэд цөрхөртөл уйлсан байгаа. За ингээд хохирогчийн ээж ерөөсөө
энэхүү эмгэнэлт мэдээд юусоо итгэхгүй. За юу яриад байгаа юм бэ? Манай хүүг 2 сарын өмнө буюу 2022 оны 2 сард нөгөө танил ахаас нь мессеж ирсэн штэ. Манай хүүг жоохон гэмтчихлээ. Эмчилгээний төлбөр яаралтай явуулаад өгөөч гэсэн мессеж ирсэн. Гээд цагдаа нарт уцаа хүртэл үзүүлсэн байна. Энэхүү танил ах нь хинбэ гэхээр түүний нэрийг Чонсуу гэх ба. За энэ Чонсуу гэд энэ танил ахаас нь гадна дахин нэгэн с ิจ тэй хүн байсан байна. За тэр хүн хинбэ гэвэл хохирогчийг Чонсуугийн герт байгаа. Та санаа зоволтгүй. Ер нь холбоотой байгаа гэсэн мэдээллүүдийг одоо хохирогчийн ээжэд байнгын уцаар ярьж хэлж ингэж дуулгадаг юм хүн байсан байгаа. За энэхүү эрэгтэйг Ким гэх ба Чонсуугийн дотны найз бөгөөд 10 жилийнхэн найз байсан байгаа. За тэгээд энэ Ким гэх чинь бол хохирогчийн ээжтэй айгүй тийм дотн харилцаатай танаа хүү чинь энд байгаа, та тайван байж болно, би харж байгаа, уучирж байгаа, уулзж байгаа гэж байнгын тийм мэдээлэлтэй уцаар ярьж хэлж явдаг байсан байгаа. За тэгээд нэгэн өдрөөс ахуулаад энэ Ким гэх чинь ээжийнхэн дуулгыг авах байсан, ээжийнхэн мессежд хариу өгөх байсан, одоо хохирогчийн ээж рүү мессеж бичихээ болсон байгаа. Цагдаа нар за энэ Ким гэх чинь ойр дотны найзуудаас хамгийн түрүүнд мэдүүлэг авч эхэлсэн байгаа. За энэ Кимийн талаар ямархуу нэгэн мэдээлэл байна уу? За та нар сонсон харсан зүйл байна уу гэж асуусан чинь энэ Ким гэх чинь за энэ хохирогчийг ойрт харсан уу? Энэ хохирогч нас барсан юм биш үстэй. Хин нэгэн зодуулсан юм биш үстэй гэсэн яриаг ингээл ойр хавийнхаа найзуудаас байнга асууж явдаг байсан байгаа. За цагдаа нар Кимтэй очиж уулзсан, хохирогчтой хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ гэж асуусан чинь Ким болохоор энэ хохирогчтой хамгийн сүүлд 2021 оны 10 сард уулзсан. Чонсуугийн герт уулзсан. За тэгээд Чонсуугийн герт маш юм өхлүүд байдалтай. За намайг ингэж бараг л таньж мэдхээргүй арай ч тийм амьсгайтай байна. Ийм түлхсэн байдалтай яриач ярьж чадахгүй, юм ч ингэж сайн олигтой идэж чадахгүй. За тэгэд би үүнийг хараад хохирогчийг дагуулад за гэрлүүгээ харъя гэж хэлсэн чинь хохирогч надад болохоор энэ гэрээс цугтааж болохгүй. Энэ гэрээс цугтаах юм бол намайг януу ирээд алчин штэ. Януугаас би айжнаа гэхээр нь би ямар ч аргагүй болоод хохирогчийг тэрхүү герт нь Чонсуугийн герт үлдээг явсан гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. За тэгээд цагдаа нар за чи яахлаар энэ ойр дотныхоо найзуудтай энэ хохирогчийн талаар ингээд асуугаад байдаг хүлээ гэд асуусан чинь харин яг иймэрхүү хүнд байдалтай байсан болохоор үхсэн юм шиг байгаа да бигээд санаа зовсондоо ойр дотныхоо хүмүүсээс ингээд мэдхийг хүсээд асуусан гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. За тэгээд энэ хүү Ким гэх чинь хүртэл энэ януугаас айгаад хохирогчийг тэр Чонсуугийн герт үлдээгээд явсан. За тэгээд Ким болохоор хохирогчийн ээжийн дуудлагыг яагаад аваагүй вэ гэхээр за ээжд нь бол иймэрхүү байдалтай нөхцөл байдалтай байгаа гэдгийг нь хэлхээс имээгээд айгаад ерөөсөн ээжтэй нь холбоо барьж чадаагүй байсан байгаа. За одоо миний ярьснаас бол ингээд 3 нэр гарч ирлээ шүү дээ. Энэхүү хэрэгтэй холбоотой. За нэгт Чонсуу, за тэгээд хоёрт Ким, тэгээд за Янгуу. За энэ Янгуугаас бүгд айж имээдэг байсан байгаа. Ойр авийнхан бүх хүмүүс. За энэ одоо хохирогч чинь энэ Чонсуу гэдэг энэ танил ахындаа амьдарч исэн гэсэндээ тий. За энэ Чонсуу гэх ахындаа болохоор за энэ Чонсуу, за Чонсуугийн найз охин. За тэгээд хохирогч. За Янгуугийн хамтаар ингээд дөрүүлээ хамт амьдардаг байсан байгаа. За энэхүү Чонсуу болон Чонсуугийн найз охин. За тэгээ хохирогч энэ гуруулаа ийм оюуны хомсдолтой иймэрхүү хүмүүс нэг дор хамт амьдарч эхэлсэн байгаа. Гуруулаа төрүүлээд. За тэгээд үүний дараагаар энэ Янгуу гэх чинь энэ гурав дээр нэмэгдэн орж ирсэн байдаг. За энэ Чонсуугийн амьдарч исэн одоо энэ дөрвөн хүн байгаа шүү дээ. За энэ дундаас бол Чонсуу болон Чонсуугийн найз охин. За тэгээ хохирогч гурав бол гуруулаа жоохон оюуны хомсдолтой, оюуны хомсдлын 2 дугаар шаттай ийм хүмүүс байсан байгаа. За энэ мөн нөгөө нэг ээжтэй холбоотой байсан Ким гихч байгаа шүү дээ. Ким хүртэл оюуны баг зэргийн хомсдолтой хүүхэд байсан байгаа. За энэ дундаас ганц цоо ирүүл хүн нь энэ Янгуу гэх залуу байсан ба энэ Янгуу нь энэ дундаас бас хамгийн насаар бага ийм залуу байсан байгаа. За энэ Чонсуу гэдэг энэ дотныхан ахынд бол оюуны хомсдолтой, хөгжлийн бэрхшээлтэй ганц нэг ингээд залуучууд ингээд уулзаж учирдаг. За тэгэл хөгжилддөг ганц нэгээр хонж унждаг ийм байдалтай байсан байгаа. За тэгээд энэхүү мөрдлөгийн явцад дахин нэгэн хохирогч гарч ирдэг. За тэр хохирогчийн яриагаас бол би энэ Янгуу гэгчэд бас маш олон удаа зодуулсан. За тэгээд энэ хохирогчтой намайг зодол тэгээд
бид хоёрыг хооронд нь хүртэл зодтолдуулж исэн удаа байгаа. За тэгээд энэ хохирчийн толгоонд ууд уурлж байгаад хүртэл зодож байсныг хүртэл би харж исэн гэсэн бас нэгэн хохирчийн мэдүүлгүүд ингээд гарч ирсэн байгаамаа. За энэ мэдүүлэг өгсөн хохирчоос талигаа чи хамгийн сүүлд хизээ харсан бэ гэж асуусан чинь 2021 оны 10 сард харсан. За тэр үед бол ерөөсөө алхаж чаддгүй бүх бие нь хөхөрсөн байдалтай. За тэгээд хоёр шагаан хүртэл ингээд бүр памбагаа тавтчихсан. За тийм болохоор алхаж чаддгүй. За тэгээд ерөөсөө хэвтрийн дэглэмтэй байдаг байсан. За тэгээд тэр үед би цухтаах боломж гараад энэ Чонсуугийн гэрээс би цухтааж гарч чадсан гэсэн бас мэдүүлгийг өгсөн байгаамаа. За ийхүү мөрдөгчд Чонсуугийн гэрлүү очиж Чонсуугийн гэрийн урталт тандалт хийж эхэлдэг. За тэгээд тандалт хийж байх үед за Чонсуугийн найз эмэгтэй юм шиг нэг эмэгтэй хүн хүнсээ цуглуулад энэ Чонсуугийн гэрлүү явж орсон байна. За тэгээд явж оронгуудаа хаагаагүй байсан ба цагдаа нар хаалгыг шууд онгойлгоод орсон чинь явуу байхгүй Чонсуу ганцаархнаа байсан байгаа. За тэгээд Чонсуугаас цагдаа нар асуудаг. За чи ингэж хүн алаад хүн болж ийсэн үү гэж асуухад Чонсуу бол за хүн алаад би хүн газарт болж ийсэн гэсэн мэдүүлгийг өгдөгөө. За тэгээд нөгөө нэг хүн цуглуулад ирж ийсэн эмэгтэй бол байж тээ. Чонсуугийн найз охин биш байсан байгаа. За энэ Чонсуугийн герт хаяа хурж ирдэг хамтдаа хөгжилддөг ийм эмэгтэй байсан байгаа. Тэгээ энэ эмэгтэй хүртэл ийм оюуны хомсдолтой хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй байсан байгаамаа. За энэ эмэгтэй хүртэл талигаачийн цогцыг болоход хүртэл хамтдаа байсан гэсэн мэдүүлгийг өгөөд газар дээр энэ хоёр ингээ баригдаад цагдаагийн газарт хүрэгддэг. За Чонсуугаас мөрдөгчд найз хүн чинь хаана байгаа гэж асуусан чинь найз хүн маань компанид ажилладаг. За компани руугаа явсан, ажилдаа явсан гэсэн мэдүүлгийг өгдөг. За хэсэг цагдаа нарыг найз охиныхон компани руу явуулаад за энэхүү Чонсуугийн гэрээс хохирчийн цогцыг булахтаа ашиглаж исэн хүрц болон за усны гутал за бас бус зүйлийг ингээд хурааж авч шүүх шинжилгээний байгууллага руу илгээдгээ. За нөгөө хэсэг цагдаа нарын Чонсуугийн найз охиныг баримтлуулахаар явуулснаа да тий. За тэгээд энэ компани дээр нь цагдаа нарыг явж очоод Чонсуугийн найз охиныг баримтлаад явсныхын дараа энэ компаниас нь нөгөө Янгуу гэгч рүү за энэ танаа энэ хүний чинь бариад аваад явсан шүү. Та нараа өөртөө уучраар олоорой гэд залгасан байгаа. За яагаад энэ компаниас энэ Чонсуугийн найз охины талаар Янгууд хэлсэн бэ гэхээр те нөгөө нэг одоо энэ Чонсуугийн найз охин чинь хөгжлийн бэрхшээлтэй юм хүн байгаа шүү дээ те. За тэгээд энэ Янгуучин одоо энэ бүх хөгжлийн бэрхшээлтэй энэ оюуны хомсдолтой хүмүүсийн асран хамгаалагчаар өөрийг нь тавьсан. Тэгээд бүх одоо энэ хүмүүсийг иргэшээлтэд оруулахын тулд бүх хүмүүсийн асран хамгаалагч нь болж ингэж явдаг байсан байгаа. За тэгээд энэхүү дуудлагыг авсан Янгуучин мэдээж зугтнаа да тий. За Янгуугийн талаар баг саггүй мэдээлэл цуглуулж аваад Янгуугийн утасны байршлаар байршлагыг тогтоож чадсан байгаа. За тэгээд энэхүү Янгуу нь болохоор Кёмбогдо аймгийн Кёнсан хотод байж исэн гэд усныхан байршлаар тогтоодгоо. Янгууг баривчлахаар нэгэн мундаг одоо юм баривчлагтай мундаг тийм мөрдөгч туслахад дагуулад энэ Кёнсан хотыг зордгоо. За Янгуу гэгч нь болохоор мотоцикл ундаг. За мотоциклтэй ч гэсэн тэр мотоцикл нь улсын дугааргүй тийм мотоцикл ундгаа гэсэн мэдээлэл олж авдгаа цагдаа нар. Нөгөө нэг мөрдөгч юм байж тээ тий. Энэ Кёнсан хотод очоод хамгийн их тээврийн хэрэгсэл явдаг, хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсэг дээр очоод одолт хийгээ байж исэн чинь нэгэн дугааргүй мотоцикл яг хажуунаас нь ингээл гараал явсан байгаа. Дараас нь явж идэл нэг газар очиж зогсдгоо энэ мотоцикл. За тэгээд мөрдөгч гэсэн машиныхаа моторыг унтраагаад энэхүү залууг ажиглаа байж исэн чинь энэ залуу чинь каск аваад ингээ харсан чинь нөгөө тухайн үед коронавигийн үе байсан болохоор ерөөсөө царай нь Янгуу гэдгийг нь ерөөсөө тогтоогдохгүй. За ямар ч энэ залууг ажиглая гэд ажиглаж исэн байгаа. За тэгээ ажиглаж исэн чинь нөгөө нэг залуу чинь айгүй сэжигтэй үйл хийж эхэлдэг. За тэрхүү үйлс нь юу байсан бэ гэхээр утасныхаа гэрлийг гаргаж ирэнгүүтээ машинууд руу ингээд тусгаа дотор нь хүн байна уу гэд ингээд шалгалж ирсэн байгаа. За энэхүү үйлийг харсан мөрдөгч чинь за энэ бараг л Янгуу юм байна да. За энийг барьж авахгүй бол алдчих магадгүй юм байна да гэд ажиглаад сууж идгээ. За энэхүү сэжигтэй залуу нэгэн хүн рүү дуудлага хийж эхэлдэг. За тэгээд төд бодлохгүй нэгэн барилгаас нэг эмэгтэй уцаар ярангаа гарч ирсэн байгаа. За тэгээд мөрдөгчд энэхүү эмэгтэй яриаг сонсон чинь юу яриад байгаа юм бэ? Юу шалгах гээд байгаа юм? Яах гээд байгаа юм бэ гэдгсэн чинь тэр цаад одоо сэжигтэй хүн л тэгсэн юм шиг байна. Ойролцоох над машинуудаа шалгаад үзээ дотор нь хүн байна уу гэсэн юм шиг байна. За тэгсэн чинь нөгөө эмэгтэй чинь уцаа салгангуудаа уцсныхаа дахиад гэрлийг гарангуудаа ойр хавийнхаа машинууд руу тусгаад ингээд хүн байна уу гэж шалгаж ирсэн байгаа. За тэнгүүтээ
цагдаа нарын машин руу бас ингээл тусгаж үтсэн юм шиг байгаа юм л да. Тэгсэн ч гэсэн нөгөө цагдаагийн машин руу чинь тусгаад нөгөө маш өндөр хамгаалалттай тэн болохоор мэдээж цагдаа нарыг энэ дотор нь байгаа гэдгийг мэдэж чадаагүй байгаа. Тэгээ энэхүү эмэгтэйг ажиглаад үзсэн чи энэ эмэгтэй яагаад ийм одоо надаар ийм зүйл хийлгээд байгаа болоо гэдгийг сайн мэдэхгүй л байсан юм шиг байгаа. За энэхүү сэжигтэй этгээ чинь нөгөө бүсгүйн цаахан талаас моциклтойгоо хурж ирээд энэхүү бүсгүй моциклийнхаа ард суулгаад тэгээд аваад явдаг. Мөн мөрдөгчд гэсэн араас нь тахтал нэгэн зочид буудлын гадаа очиж зогссон байна. За төд хөдөлгөө энэ эрэгтэй эмэгтэй зочид буудлын руу яван ордгоо. За тэгээд би та нарт өмнө хэлжсэн надад те энэхүү Ёнгуу гихчийг нэгэн мундаг мөрдөгч барихаар явсан гэд хэлжсэн надад те. За тэрний учир одоо гарч ирж байна. За яагаад мундаг мөрдөгч энэхүү Ёнгууг баривчлахаар явсан бэ гэдэг. За энгийн хүний бодлоорч гэсэндээ те шууд зочид буудлын руу энэ хоёр хормогцол араас нь шууд ороод бариад гараад ирнэ гэсэн бодол орж ирнэ те. Надад ч гэсэн тийм бодол орж иж байгаа байхгүй. За энэ мөрдөгчд ерөөсөө тийм бодол орж ирсэн байгаа. За тохиромжтой цагийг хүлээ, шүн дундыг хүлээе. Тэгээ ороод баривчлаа гэсэн бодол орж ирсэн байгаа. За яагаад гэвэл вэ шүү дээ. Иймэрхүү хэрвээ энэ сэжигтэй итгээд үнэхээр нөгөө нэг хохирогчийг алаад энэхүү гэмт хэрэгт орооцолцсон байх юм бол энэ эмэгтэйг хамт явж байгаа эмэгтэйгээ барьцаалах эсвэл янз бүрийн одоо төвөгтэй байдал үүсгэх вэ, янз бүрийн хохирол амсах вэ гэсэн нөхцөл байдлыг харгалзаад шүн дундыг хүлээсэн байгаа. За ийхүү шүн дунд боломжтой энэхүү мөрдөгч энэхүү буудлын эзэнтэй уулзаад за энэ хоёр хүний орсон өрөөний түлхүүрийг аваад нэвтэрч орсон байгаа. За тэгсэн чинь нөгөө эмэгтэй чинь айсантаа босч ирээд юу хүмүүс яасан бэ гэдгсэн чинь ийм цагдаа хүн байна. Нөгөө сэжигтэй этгээдийг татаад ингээд сэрээсэн чинь ингээд сэрхгүйсэн гэж албаар унтаад бүзээ. Бүр ингээд хүчээр сэрээсэн чинь юу хэн бэ? Яасан бэ? Юу яриад байгаа юм бэ? Ингээд бүр жүжиглээд идсэн гэж байгаа байхгүй юу? Йоо яахлаарэ тэгж жүжиглдэг байна те. Тэгэнгүүтээ би тийм хэрэг мэдэхгүй байна. Тийм хүн баг хүнж танихгүй байна гэд цагдаа нарт ингээ худлаа ярьж гисэн гэж байна. За тэгээд шууд цагдаа нар энэ хүү сэжигтэй итгээдийг Ёнгуу гэдгийг мэдээд шууд баривчлаа цагдаагийн хэлд авчираад мэдүүлэг авч эхэлтгээ. За мэдүүлэг авч эхэлсэн чинь Ёнгуу мэдээж энэхүү хэргийг хийснээ хүлээн зөвшөөрдөг. За одоо хэдүүлээ хэргийг хэрхэн болж өнгөрсөн талаар ярилцгаая. За энэ Ёнгуугийн мэдүүлгээр хохирогч Ёнгууд худлаа хилээд байсан болохоор хохирчийг уурандаа зодоод алсан гэсэн тийм мэдүүлэг өгсөн ба. Яаж худлаа ярьсан бэ гэхээр хохирогч за би гэрлүүгээ явах хэрэгтэй намайг ээж маань дуудаж байна. Би намайг гэрлүү минь явуулаач гэд Ёнгууд хэлсэн чинь Ёнгуу битгий худлаа яриад уцаа үзүүлгээд уцсныг үзсэн чинь ямар ч тийм ээжээс нь ирсэн дуудлага байхгүй мессеж байхгүй байсан болохоор чи яахлаарэ над худлаа яриад байгаа ингээд би уурлсандаа бүр ингээд тэсгэл алаад амар их зодсон. Тэгээд нас барсан гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. За шалгалтын явцад бол аимшигтай зүйлүүд гарч ирдгээ. За талигачиг Чонсуугийн амьдарч эхэлсэн цаг буюу энэ 2021 оны 9 сараас ахуулаад энэ Ёнгуу гэх чинь баг өдөр болгон шахуу зодож дээрлэгдэх байсан байгаа. Зодохдоо бүр хамгийн аимшигтайгаар хамгийн хэрсгээр зоддог байсан байгаа. За иймэрхүү зузаан намыг ингэж хуйлж агаад тэнгуүтээ цахилгааны нөгөө нэг скотч үүдэн штэ. Цахилгааны скотчоор ороож агаад цогтөг байсан байгаа. За тэгээд нөгөө нэг усыг данханд ингээд буцалтал халааж агаад дээрс нь асгаж ингэж түлсэн байгаа. Нөгөө нэг өмнө хийсэнчлэн нөгөө арсан ингээд түлэгдээд ялзраад ингээд бүр амар болсон байсан гэснээр тэгж түлсэн байгаа. За тэгээд гарын ард нь хүлж агаад толгойд нь хав хар уут угалж агаад зоддог байсан байгаа. Тэгээ мөрдөгчөд асуусан байгаа хгүй. Яагаад ингэж толгойд нь хар уут угалж агаад зодсон юм бэ? Амьсгалыг богдуулсан юм уу чи гэдгсэн чи. Үгүй ээ. Тэнгүүтээ амар юм хөвгөлтэй маягаар хэлсэн гэж байгаа хгүй. Хүн уртгаа харахгүй бол мэдээж айд юм байгаа сте. Тэгээ мэдээж айлгаж байгаа л хүн зодно штэ. Ингээд баг тоглоом хийж байгаа юм шиг ингэж хариулсан байгаа. Яа бас чөтгөр байгаа шүү те. За тэгээд талигачийн нас барсан шалтгаан нь энхүү шүүх шинжилгээний байгууллагаас гарч ирдэг. За ямар шалтгаанаар нас барсан бэ гэхээр за нүүрний яс бол тэр чигтээ хугарсан гэж байгаа. Хүзүүний яс бас хугарсан гэж байгаа. За хавирганы яс хугарсан гэж байгаа. За тэгээд шагааны хоёр яс хоёулаа хугарсан гэж байгаа. За тэгээ нөгөө түлэгдэлтээс болж ингээд маш их өвчин шанал авч байгаа шүү дээ. За иймэрхүү шалтгаануудаас болоод өвчнөө даахгүйгээр нас барсан байх магадaltaй гэдэг иймэрхүү шүүх шинжилгээний байгууллагаас юм дүгнэлт гардаг. Бас амар байгаа шүү. Хүнийг ингэтлэн зоддог. За энэ Ёнгуу гэх чинь бол ерөөсөө хохирогчийн талигач залууг ерөөсөө мешок шиг ашигладаг байсан юм уу? Босгож ирээл жуудогийн мэх хийгээл унгаагаал, дэвслээл, дээрлэхэл
ингэдэг байсан байгаа. За яагаад гэвэл энэ Явуу гэх чинь бол тулааны спортоор хичээлжсэн. За мөн мутаяар хүртэл ингээ хичээлжсэн ийм хүн байсан байгаа. За тэгэл байнга л нөгөө спортынхаа янз бүрийн юм хийгээл тэгэл дэвлэгдэг байсан байгаа юм л та. Явуу нь болохоор миний ингэж зодсноос бол үүдэж талигаш нь бол нас бараагүй. Чонсуугаас олж нас барсан гэсэн мэдүүлэлүүдийг ингээл өгөөлсөн байгаа. Ерөөсөө надаас олж өгөхгүй гэж гүрийгээд байсан байгаа. Аимшигтай. За энэ чонсуугийн яагаад Явуу гэх чинь орж амьдрахаар болсон бэ? Яагаад хамт амьдарч ихсэн бэ гэх юм бол бас сонирхолтой заяа. Энэ Явуу гэх чинь дунд сургуультаа 3-3 удаа хулгай дээрмийн хэрэгээр жил 4 сар гаруй шоронд байжгаад 2021 оны 6 сард шоронгоос гарч ирээд амьдрах газаргүй байсан юм шиг байна. За тэгээд амьдрах газар хайжгаад иймэрхүү н одоо хөгжлийн бэрхшээлтэй тий оюуны хомсолтой хүмүүсийг ашиглаж тэг хамт амьдрахаар болоод тэгээ үнгүү бараг л ингээд амьдрч ин гэсэн үг шүү дээ тий. Тэгэд орж амьдраад ингээд бусдыг дээрлэхэд ингээд айлгадаг ийм муухай юм хүн байсан байгаа юм л та. За ийхүү хохирчийг 9 сараас ахуулаад нас барах хүртэл нь өдөр болгон шахууд одоо гимтээж хүч хэрглэж за халуун усаар ингээд түлж байсны эцэст ингээд чаавс нас барсан байдгаа. Тэгээд хохирчийг нас бараад 12 сарын 23-нд тэрхүү газар аваачаад ингээд цогцыг нь булсан байсан ингээд тогтоогддог. Тэгээд шүүхээс Явуу гихчэд болохоор 30 жил. За чонсууд 20 жил. Чонсуугийн найз бүсгүүд 5 жил. За тэгээ нөгөө цогцыг хамт болцсон гэх эмэгтэйд 1 жилийн ял ингээд тус оноодгоо. 지적 장애인을 폭행하고 살해한 뒤에 안매장한 혐의를 받고 있는 20, 30대 남녀 4명이 구속 상태로 검찰에 넘겨졌습니다. 이들은 지난해 12월 인천 간석동에서 28살 지적장애인을 때려 숨지게 한 뒤 경기 김포의 승마산에 시신을 안매장한 혐의로 일당 4명 가운데 2명은 지적장애인으로 확인됐습니다. За тэгээд өнөөдөр хэрэг бол нэг иймэрхүү хэрэг байлаа. Тэгээд намайг үргэлж дэмжиж байгаа, үзэж байгаа хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Тэгээд бас муулж байгаа хүмүүстээ ч гэсэн баярлалаа. За яг хөө миний ярианы чадвар бол найзууд дундаа бол яг хөө сайн ярьдаг талдаа ордог. Тэгээд би яг хөө YouTube эхэлснээс хойш ингээд хүнтэй ярихаа ингээд аюух бодож ихсэн л дээ. Одоо яах вэ, ийх үү, яадаг үлээ YouTube чинь. Тэнгүүдээ бас ингээд камерын өмнө хүн ярихаар ч өөр байд юм байна манайхаа. Хэдий найзууд дундаа яриасыг одоо гайгүй ярьдаг ч гэсэн ингээ камерын өмнө те олонний өмнө ярьж байгаа гэсэн тийм одоо прешэр одоо тийм дарамт надад байгаа шүү дээ. Тэгээд би нэг яг хав чат GPT-гээс асуулаа. Надад би ингээ YouTube хийснээс хойш надад ингээ ийм зүйл ингээ тохиолдоод байна. Би ингээ хүнтэй ярьж чадахгүй байна. Камерын өмнө ч ингээ ярьж чадахгүй байна гэсэн чинь надад чат GPT хэлжлээ. Энэ бол ерөөсөй байх ёстой зүйлээ. Энэ бол сэтгэл зүйн асуудалтай нэгт холбоотой. Хоёрт бол угаасаа олонд ингээд гарч байгаа болохоор иймэрхүү дарамт чамд ирэх нь тодорхой. Тийм болохоор чи энэ дарамтыг даваа туулчгал юм бол цаашдаа мэдээж сайн илүү ярьдаг болно. Сайн YouTube-ийн бичлэг илүү чанартай хийх болно гэсэн зүйл надад хэлж өгсөн. За тэгээд ChatGPT-д баярлалаа. Тэгээд мэдээж комментээр бол маш олон гой сэтгэлдлүүд ирж байгаа. Мэдээж тэр сэтгэлдлүүдийг хэлж байгаа хүмүүстээ баярлалаа. Маш их баярлалаа. Хайртай шүү. Тэгээд муулж байгаа хүмүүстээ ч гэсэн баярлалаа. Яг хуу тэр хүмүүсийг би бол нэг тоохгүй нөө. Тэгээд хүм мэдээж тэгэл багасаа л эхэлт юм чинь. Тэр муулж байгаа хүмүүсээс яг хуу нэг зүйл асуумаар л байдیں۔ Чи зүгээр ингээд камера асаагаад нэг яриад үзээрэй. Та нэг яриад үзээрэй. Үнэхээр тийм амаргүй зүйл бол биш юм байна. Нөгөө манай ерөнхий сайд хэлдэг. Үнэхээр амаргүй юм байна. Тийм болохоор угаасаа надад миний зан араншин бол угаасаа нэгт амар би бол тууштай. Тэгээ нэг ихсэн л бол ер нь байнга л явдаг. Ерөөсөө тууштай л явдаг хүн. Тийм болохоор би бичлэгээ тууштай хийсээр байгаад мэдээж Золбоо ТV шиг за Түшиг ах шиг ярьж чаддаг болох байхаа. Мэдээж гой бичлэг хийдэг болох байхаа гэсэн тэл найдвар бол надад байгаа. За тэгээ манайхаа баярлалаа хитгэн урсан байж магадгүй. За тэгээ намайг дэмжээрэй манайхаа. Миний Instagram-ыг дагаарай. Намайг subscribe хийгээрэй. Надад лайк дараарай манайхаа. Үнэхээр их баярлалаа. Улам илүү хичээх болноо. Тэгээд баяртай.